Заяа цаана The Last of Us цувралын 20 дугаар бүлгийн шинэ анги сайхан нэг өдөр гарлаа. Тэгээ нэг өдөр болгон Red Rock Castle дээр цуглаад шинэ ангиудаа үзэж байгаа. Тэгээ саяны анги бол яг тоглоом тоглож байсан хүмүүсийн хувьд болвол хөсөн хүлээгээгүй ийм хүнд үйл явдалтай анги байсан. Тэгээ зөвхөн нэг үйл явдлын деталаас гадна ер нь бүтэн ангийн ангиар нь авч үзэх юм бол үнэхээр мундаг хийцтэй анги байлаа. Одоо юу гэдгийг Game of Thrones-ийн эд оргил үеийг хүртэл одоо санагдуулсан гэж хэлэхээр хэлж болохоор те. Тэгэхэд буруудахааргүй юм анги бол байла. За юуны хувьд болохоор Through the Valley гэж саяны ангийн хувьд бол Mark Millard найруулагч найруулсан англи уран бүтээлч. За Mark Millard-ийн хувьд бол юуг Succession цуврал дээр маш олон ангийг найруулснараа бол гол одоо хүмүүс танигдсан гэж хэлж болно. Яг олон жил бол найруулагчаар бүр 90-аад оноос ажиллаж байгаа. Гэхдээ яг Succession цувралаар ер нь хамгийн хүмүүс танигдсан ийм уран бүтээлч байгаа. За тэгээ дээрэс нь сая 2022 онд гарсан Ralph Fiennes Nicholas Hoult тэгээ Anya Taylor-Joy тоглосон The Menu гэдэг агуу зөвүүн трейлер кино гарсныг хүмүүс үзсэн байж магадгүй. Тэгээ тэр киног бас найруулсан юм уран бүтээлч болоо саяны ангийг найруулсан. За тэгээд саяны анги дээр бол гоё деталь гоё ярьж болох зүйлүүд бол зөндөө байлаа л да. Зөвхөн зохиол үйл явдал тоглоомтой холбоотой ч юм уу тэр талаас гадна одоо энэ ертөнцтэйгээ холбоотой деталь гоё юмнууд бас зөндөө байлаа. Шууд спойлертэй гэдгийг нэрээ анхааруулад хэлчих ойлгомжтой байх тийм ээ. Энэ юуны ангийн төгсгөлд бол мэдээж за энэ ангийг ерөөд нэг хоёр хэсэгт хувааж за би гурван хуваачих гэж бодоод байна. Зүгээр нэг нь бол мэдээж Dina Joel хоёр явж байгаа. За тэгээд Dina Joel хоёр явж байгаа нь үргэлжлээд тэнцээ Abby болон Abby-гийн нөхдүүдтэй таарж байгаа. За мэдээж яаж төгсөж байгаа вэ тийм ээ тэр story. За тэгэнгүүтээ хин Ellie-хийн хоёр Jacob хоёр явж байгаа. За Ellie Jacob хоёрын явж байгаа. Тэгэнгүүтээ цаана нь Jackson-д юу болж байгаа гэдэг. Ингээд ерөнхийдөө нэг юм ABC plot маягаар юм гурван үйл явдал бол энэ анги дээр явж байгаа. Нөгөө хоёр нь бол Ellie-хийн хоёрын Jacob хоёрын явж байгаа. Хин хоёрын Joel Dina за тэгээд Abby-гийн энэ гурав болвол за Abby-гийнхыг бас нэмэх юм бол дөрөвч story болж болно те. Энэ хэд ингээд нийлээд нэг зүйл болж байгаа. За харин Jackson бол бүр том илүү яг emotionally том биш байж болно үгүй ч байж болно. Гэхдээ одоо нөхцөлийн хувьд бол хамаагүй том үйл явдал тэнцээ болж байгаа. Ийм тэг чи хоорондоо бас тэр нөгөө юунуудаар зомбинуудаараа бас одоо холбогдчихж байгаа шүү дээ те. Тэгэхээр ийм найруулгын хувьд бол айгүй сайн болсон л гэж хэлэх гээд байна л да. Тусдаа үйл явдлуудтай юм шиг боловч emotionally тусдаа тий дөрүүдэд ач холбогдлын хувьд тусдаа юм шиг боловч бүгднэр нь тань юм холбоотой ийм үйл явдал бол болж өрнөсөн анги байла. За төгсгөл хэсэг дээр нэг гой зүйлийг төрүүлээд ярьчих гэж бодож ин төгсгөлд Through the Valley гэж дуу явсан. За тэр бол мэдээж хин Joel насураад Joel алуулаад тийм ээ Abby-д алуулаад за тэрний дараа ингээд амар emotional юм дуу явсан их зөвүүн зүгтээ дуу байсан. За ингээд энэ дууг бол хүмүүс анзаарснаггүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ энийг бол Ashley Johnson дуулсан. За Ashley Johnson бол тоглоом дээр Ellie-д дуу оруулдаг жүжигчин ер нь Ellie-г бүтээсэн хүн гэж хэлж болно. Хоёр тоглоом дээр хуулийн дээр Ellie-д бол дуу оруулсан жүжигчин байгаа. За ер нь дуу оруулдаг алдартай дуу оруулагч жүжигчин гэх юм уу те. Мань хүмүүс тэрүүгээр бүр алдартай яг өөрөөр дүр бүтээдэг. Гэхдээ дуу оруулдагаараа бол бүр илүү алдартай юм жүжигчин байгаа. Тэгээд мань хүн дээрээс нь season 1 дээр Ellie-гийн ээжийн дүрийг яг бүр цуврал дээр те бас өөрөө бүтээсэн. За нэг юм ер нь бол маш олоотгаараа Ellie бүтээсэн юм уран бүтээлч жүжигчин дуу оруулагч мэржлийн дуу оруулагч жүжигчин байгаа. Тэгээ мань хүн бол Through the Valley гэж дууг дуусан. За энэ Through the Valley гэдэг дуу нь бол Sean James гэж юм blues folk одоо жанрын юм инди дуучин. За тэгээ мань хүний энэ Through the Valley гэж дуу бол юу яасан юм бэ лээ. 2012 онд юуг The Last of Us Part 2-ыг анх одоо зарлахтаа Neil Druckmann юм жижигхэн одоо сцен гэх юм уу те найруулж бол хийсэн. За тэрүүгээр The Last of Us Part 2 гарнаа гэдгийг бол анх зарлж байсан удаатай. За тэр зарласан бичлэгэн дээр юу одоо трейлер гэх юм уу тизер гэх юм уу те тэр нь яг тоглоомн дээр гараагүй. Гэхдээ тэр тизер дээр яадаг вэ гэхээр Ellie ингээ гитар барьцсан дуу дуулж байгаа одоо гардаг. Тэр нь тэгээ part 2 announcement байсан. Альбисаар зарлсан. Тэгээ тэр одоо тизер дээр нь бол Ellie яг Through the Valley гэж дуулж байгаагаар гардаг.
Тэр нь бол 2012 онд бол Шон Джеймс гэж артистийн хийсэн дуу юм бэлээ. Тэрийг Ashley Johnson 2012 оны биш уучлаарай 16 оны 12 сард гарсан тэр тизер дээр яг Ashley Johnson Ellie-ийн одоо дүрээр cover хийж дуулсан. За тэгээ тэрийг бол одоо ингээд 2025 онд тэр Ashley Johnson cover хийснээс 9 жилийн дараа дахиад авчирч одоо энэ ач холбогдолтой анги дээр бол одоо дахин шинээр дуулж оруулсан нь бас энэ ертөнцийн тоглоомыг яаж бүтээж байсан, яаж маркетинг хүртэл хийж байсан тийм энэ дүрийг бүтээхэд энэ ертөнцийг бүтээхэд юу оролцож байсан энэ бүхнийг бас дахиж эргэж холбож ийм цикл болгосон нь бас айгу авууштай юм сонирхолтой юм байна. Тэгээ мань хүний энэ Шон Джеймс гэж артистийн карьер хүртэл одоо энэ 16 тэр тизер дээр гарснаас хойш бол карьер нь бас нэлээд явсан. Энэ дуунч нэлээд хит болсон юм билээ. Оригинал өөрийнх нь хувилбар нь. За тэгээ дээрээс нь тэрнээс хойш бол одоо дууныхан клипэн дээр хүртэл одоо PlayStation-тай хамтраад Last of Us-ын одоо юутай theme-тэй сэдвтэй юм бичлэг хүртэл хийж исэн юм бэлээ. Тэгээ карьер нь бол тэрнээс хойш давгүй явсан юм артист бол байдаг юм бэлээ. За тэгээд энэ анги дээр за хэдүүлээ юу яа гэж бодож байна. Яг ерөнхий гол detail юмнуудыг гол нэг ерөнхий detail биш зүгээр гол ерөнхий юмнуудаа ингэж яриад хэдүүлээ деталуудаа сценээр явуул зүгээр ах гэж бодож байна. Тэгээд Abby-тай холбоотой зүйлүүд дээр ийм юм байгаа. За энэ анги эхлэхдээ бол юу яаж байгаа шүү дээ. Энэ бол яг артистик шийдэл байгаа хгүй те айгу гоё шийдэл те. Яг Abby зүүдэлж байгаа. Salt Lake хотод имлэгт тэр нөгөө нэг Firefly-уудын юун дээр имлэгт юу босныг яаж experience хийлээ, юу үзлээ те. Тэр чинь аав нь алуулчихсан, аав нь эмч байсан те. Аав нь алуулчихсан. Тинчээ ингээ газар ингээ одоо шууд утгаараа бүр ингээ тархин ингээ задраад унчихсан ийм байдалтай олсон нь 19-тэй байсан те. Одоо Эли 19-тэй энэ тэгэхэд хин Abby тэр үед 19-тэй байсан. 19-тэй байханд ямар амаргүй ер нь 19-тэй хэлчихэлтгүй ямар хүнд те, ямар ч хүнд. Ямар амар траума байх уу те. Тэрийг бол энэ чинь ингээд 5 жил болохоор бүтэн процесс хийж чадаагүй нүүр тулахад ямар хэцүү байгаа гэдгийг энэ чинь харуулж байгаа. Тэгээд бити ороо гэд өөртөө энэ чинь ярьж байгаа шүү дээ тийм. Бити ороо тархин ингээ газар ингэсэн байгаа бити гэд. Тэгээд 5 жил болж байгаа мөртлөө тэнцээ ороод харсан мэдгсэн зүйл нь ямар амар трауматай, ямар амар их одоо өөрт нь хүн дээр туссан одоо хүртэл тэр нь ямар хүнд байгаа вэ? Ер нь баг үрд хизээд те ийм байхаар юм байна гэдгийг харуулж байгаа. Дээрэс нь энэ сцен анх удаага энийг зүүдэлж байгаа биш. Анх удаага өөртөөгөө энийг ярьж байгаа биш. Анх удаага өөрийгөө энэ харсан мэдэрсэн аимшигтай зүйлээсээ гашуудтайгаа энэ зүйлээсээ холдуулахыг хүсэж байгаа нь анх удаа ерөөсөө биш гэдгийг бас давхар мэдгэж байгаа гэж бодож байна. Тэгээ одоо энэ дээр бас уран бүтээлчдийн айгуу нарийн детальтай харж хийсэн зүйлүүдийн нэг нь байгаа юм л да. Тэгээ одоо энэ чинь ингээд бити ороо гэж тэгж штэ тийм. Бити ороо гэдгсэн чинь энэ чинь ингээд газар наа чинь ингээд тархин нэгдсэн байгаа гэх тийм. Тэгээ ингээд уйлж байгаа. Одоо энэ сценийг ингээд харах юм бол юуг харьцуулж харж болж байгаа. Season 1-ийн төгсгөлийг. За season 1-ийн төгсгөл дээр яадаг вэ гэхээр season 1-ийн төгсгөл дээр мэдээж Joel явж чад Элиг аврах гэж байгаа тийм ээ. Аврах гэж байгаа ч юм уу яг үнэндээ амар selfish юм байгаа байхгүй юу тийм. Тэгээд тэнцээ явж чад бүх баахан олон Firefly-уудыг алаад тэгээд тэр нөгөө юу хийжсэн хагалгаа хийжсэн өрөөрөө ороо тэгээд тэр юм чи ингээд болохгүй гэж тэгдэж штэ тийм. Тэгж яхад яг тэр сүүлийн мөчөд бол буудчихж байгаа. За тэгээд одоо тэрийг энчээ би таад харуулах гэдэг юм л да. Яг энд үйл явдал нь болж байгаа сүүлийн шот нь яг тэр эмчийг харуулж байгаа шот байгаа. За энэ чи аваад явчих. За энэ үж шүү дээ. Тэгээ энэ шүү дээ. За бүр яг энэ ингээд одоо бид нарын яг та хэдэд одоо энэ харагдаж байгаа. Энэ бол яг хиний Abby-гийн аав байгаа хгүй тий. Яг бүр яг энэ чи ингээд тархин задраа дургалгын буудцсан ингээд байж байгаа. Энэ бол бүр яг одоо Abby-гийн 19 настай Abby Firefly-чудад юу босныг энэ мэдээ сонсоод яраад сандраад ав дээр ирэхэд нь аав нь яг ийм байдалтай олдсон байгаа хгүй. Яг энэ төслөл. Энэ бол амар деталь байсан. Эргэж харж үзэхэд анзаархад яг ингэж бүр нарийн детальтай оруулна гэдэг бол бас уран бүтээлч нэлээд ач холбогдол өгсөн гэдгийг тийч харуулж байгаа. Тэгээ дээрэс нь Caitlin Dever гэж өөрөөсөө хин Neil Druckmann, Craig Mazin хоёр дуудаад байлээ. Caitlin Dever амар мундаг жүжигчин. Тэгэд яг энэ эхний анги дээр өөрөө зүгээр ганц 2 сценээр эргэж харж байгаа л мэдгэжсэн бол энэ анги дээр бүр
маш олон талаас өөрийгөө ямар мундаг жүжигчин бэ? Аби гэдэг дүрийг яаж одоо тэгж мундаг яаж болох вэ? Тэ харуулж болох вэ гэдгийг бол харуулсан. За Craig Mason, Neil Druckmann хоёроос Troy Baker одоо видео тоглоом дээр Joel дуу оруулдаг бас одоо мундаг домогт бүр одоо дуу оруулдаг жүжигчин те voice over юу актер мань хүн асуусан л да те. За ингээд тоглоомн дээр бол Аби бүр ингээд юм танк шиг байдаг. За ингээд цуврал дээр кастинг хийхэд тэр тал дээр асуудал юу байсан бэ? Эсвэл яагаад юм бак жүжигчин ч юм уу те Caitlin Dever эсрэг биш гэсэн зүгээр тэгээгүй вэ гэдэг асуултаар асууж байгаа. Тэр хоёр бол их хэлсэн л дээ. Тэр бол гол зорилго нь анханасаа байгаагүй. Бид нар яг видео тоглоомонд тэр чинь өөрөө нэг зорилготой. Тэгээ видео тоглоом гэдэг чинь бид нар дүрээр тоглож байгаа. Одоо чинь Joel-оор тоглох нэг өөр, Ellie-гээр тоглох өөр гэдэг видео тоглоом нэг дээр те. Тэгэхэд хоёр дээр Ellie-гээр тоглох нэг өөр, Abby-гаар тоглох өөр. Тэр тоглоомны дүр өөрөө өөр геймплейтэй учраас өөр байх шаардлагатай. Ямар нэг байдлаар өөр давуу тал давуу суул гэлтгүй зүгээр өөр байх шаардлагатай. Тэр нь Abby дээр тэр одоо өөр байгаа нь тэр байсан бол дэлгэцийн бүтээл дээр тэр шаардлага нь тэр байгаагүй. Жүжигчин нь сайн байх нь чухал байсан. Тэр ferocity буюу одоо ирчүүч хэрэг биш одоо нэг юм уур хилэн ирчүүчний дундуур нэг юм биш үү те. Тэгээд энэ ойр орчноо ингээ командалсан тэр аура гэх юм уу те. Тэрийг тэр дүрэн гаргах нь чухал байсан болохоос ш яг биеийн хүчээр тэрж одоо заавал яах нь шаардлага нь бол гол зүйл нь байгаа. Яг тэрийг гаргаж байгаа. Гэхдээ гол зүйл нь бол тэр байгаагүй гэдгийг онцолж хэлсэн байсан. Тэгээд тэрийг ч энэ ч бол сайн гаргасан гэж бодож байна. Caitlin Dever жүжигчин бүр үнэхээр супер. Тэгээд энэчнээс бас сонирхолтой нөө Neil Druckmann-ы Naughty Dog Studios байгаа шүү дээ. Одоо энэ юу хийсэн? Last of Us-ыг мэдээж хийсэн те. Last of Us-ыг хийсэн студийн шинэ уран бүтээл байгаа видео тоглоом. Би одоо нэр нь Galactic Warriors чөлөөчлөө амар юм энгийн нэртэй байсан юм а. ChatGPT-гээс асуусан юм шиг энгийн нэртэй. Тэр тоглоомны гол дүрийн одоо бүтээж байгаа жүжигчин энэ туслах дүрээр гарч ирж байна лээ. Мэдээж Neil Druckmann-тай ажиллаж байгаа юм чинь бас сонирхолтой тийм ээ. За тэгээд энэ хэдийн хоорондын одоо видео тоглоомноос бас давуу талууд гарч ийн л та хэдүүлээ комент хэсэг дээр бас видео тоглоом хоёрыг цаашаа үйл явдлыг ерөөсөө спойлдохгүй явна шүү. Гэхдээ одоо яг цувралын контекстнээр гарсан юмнуудыг нь харьцуулаад ярихад бас сонирхолтой юмнууд байна л да. Одоо жишээ нь энэ чи хин Аби бол одоо энэ чи бүр ингээд юу яанаг бүр ингээд зүтгээд байгаа шүү дээ цаашаа яана. Тэнгүүт ингээд явсныхан дараа Овен энэ хэдийн хооронд яриа гарч байгаа байхгүй тий. Тэнгүүт Овен юу гэж нэхэр яг надаа байгаа план нь Абиг болиулъя хэдүүлээ буцъя гэж ятгах импланттай байгаа гэх. Тэгээ энэ бол яг тоглоом дээр гарах боломжгүй нэмэлт стори өгж байгаа. Тэгээд дөрүүдийн харилцаа ертөнцийг нь тэлж байгаа энэ дөрүүдийг жинхэнэ болгож байгаа байхгүй юу те. Тоглоом дээр бол жишээ нь Абигаар бид нар контроллоо зүгэл ингээл яваад гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хэд нь ямар сэтгэлдэлтэй байгаа яаж байгаа гэж байгааг бол бид нар мэдэхгүй. Энд чинь бол тэгээд өөрчилчихж байгаа нь бас гоё өөрчлөлт гэж бодсон. Ер нь энэ анги дээр тоглоомноос өөр хийсэн өөрчлөлтүүд бол айгүй зөв гэж хэлж болохоор гоё өөрчлөлтүүд бол хэд хэд бас ер нь бол байсан. За тэгээд хин болохоор за ер нь юу Дина хин хоёрыг бас ярьчих гэж бодож байна. Дина хин Joel тэгээд хин Элли Джейкоб тоглоомноор бол юу яаж байгаа? Элли Дина хоёр хамт явж байгаа. Элли Дина хоёр хамт явж байгаа тэр нөгөө Южин гэдэг нөхөр байгаа шүү дээ. Южины тэр нөгөө нэг weed farm-ыг нээгээд олж мэдээ тэнчэнэ ингээд хамт байж байгаа тэнчэнэ ингээд романтик үйл явдал болж байгаа. Тэгж байгаа. Яг тэрнтэй зэрэгцээ Joel Tommy хоёр алга болчихж байгаа. Тэгээд Jacob хин хоёрыг Ellie Dina хоёрыг олоодгүй та хоёр чинь юу the fuck юу болоод байгаа юм бэ? Tommy хин хоёр Joel хоёр алга болчлаа гэд. Тэгээд Tommy Joel хоёрыг хайхаар ингээд явж байгаа. Тэр процесс донд Abby хайж явж хагаад баахан runner clicker ч яг одоо зомби ер нь зомби гэрчтэй. Зомби нөхдүүдээс сутаж байгаа Tommy Joel хоёр хэнийг Абиг авраад тэгээд тэгж явж байгаад нөгөө Абигийн найзууд нөхдүүд дээр очиж байгаа тий. Тэгээд дараа нь Элигээр бид нэр одоо ингээд нууцаар явж ороод тэнцээ юу Томи зодуулсан хин ингээд Joel алуулж байгаа тий. Ийм байсан бол энэ ч ингээд өөрчлөснийхэн давуу талууд байна. Одоо чинь Joel Dinaтай явж байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь болохоор ингээд хэнийг бас нэг уул нь Элитэй явмаар байсан. Гэхдээ Элиг амрагдэ гэд ингээд үлдээгээд явцсан байгаа. Гэхдээ тэрний бас нэг юм мэдээж өмнө нь муудалцсан байсан. Иймэрхүү байсан. Тэгээ энэ хоёрын дунд яг юу байгаад байгаах мэдээж цаанаа нууцаар дотроо
Joel Элли нөгөө нэг итгэж гин үгүй те season 1-ийн төгсөлд окей гэж дуусах шүү дээ. Тэр окей энэ яг нэг тийм итгэлтэй итгэж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг яг нэг тийм итгэлтэй окей биш те. Тэр нь тэгээд 14-т охин байсан. Тэр нь ингээд явсаар байгаа дундныхан мэдээж болж исэн юм байгаа. Jackson 5 жил амьдрахад. Гэхдээ яг хүндэрсэн байгаагийнхан шалтгаан зүгээр л Элли тийнейжер болохоор бас биш байхгүй юу те. Тэгээд Joel амар их асуудалгаас эхний эпизод дээр Joel Элли хоёрын харилцааны байгаа нөхцөл байдал нь ямар чухал вэ? Jackson-ы иргэд бүгд яагаад ач холбогдол өгöd байгаа вэ? Тэгэл тэрийг Динатай Joel ярьж байгаа, сэтгэл зүйчтэй ярьж байгаа гиснээс Catherine O'Hara holy shit галзуу байсан. Тэгээд Jacob хин хоёр Элли хоёр ярьж байгаа гэдэг ч юм уу те. Дина хүртэл одоо Jacob хинтэй Joel-тэй холбоотой орой ингэн гэсэн чинь инхгүй мөө гэж холбож өгөх гэж хүртэл үзэж байгаа те. Айгүй олон эргэн тойронд байгаа хүмүүс нь бүгдээрээ л энэ хоёрыг очроо олуулахгүй үзээд байгаа. Гэхдээ болохгүй юм байгаад байгаа байхгүй те. Тэрийг Neil Druckmann, Craig Mazin хоёр ч гэсэн суурийн тавьж ер нь бол айгүй ач холбогдол гэж ярьж байна лээ. Гэхдээ цаашаага болвол энэ дээр илүү explore хийнэ. Яг яагаад ингэж исэн бол гэдэг талаар ер нь бол асуултын тэмдэгтээ үлдэж байгаа гэдгийг бол бас онцолсон байлаа. За тэгээд ийм нөхцөлтэйгээр бол Элиг орхиод Динаг аваа явж байгаа. Тэгээд Динатай харилцаа нь хамаагүй гайгүй. Тэгээд Динатай харилцаатай гайгуугаас гадна Динагаар дамжуулж Элитэй бас ингэж тодорхой хэмжээгээр одоо харилцах ч юм уу юу гэх юм те нэг иймэрхүү бас боломж гарч байгаа. За ингээд Динаг аваа явж байгаа. Тэгээд Tommy юунд үлдэж байгаа? Jackson үлдэж байгаа. Тэгээд Tommy-гийн Jackson үлдэж байгаа айгуу чухал юм нь юу гэхээр Maria тэр хоёрын харилцааг биднэрт амар үнцэнтэй болж харуулж байгаа. Jackson-д болж байгаа үйл явдлыг хамаагүй жинтэй болгож харуулж байгаа. Тэгээд Jackson болж байгаа үйл явдал Maria-хийн хоёр Tommy хоёр үлдснээр биднэрт болж байгаа үйл явдлыг personalize хийх буюу тэнд байгаа болж байгаа үйл явдал ямар үнцэнтэй вэ, ямар жинтэй вэ, юу болох юм бол ямар хүмүүс юу алдах билээ гэдгийг биднэрт бас өгч байгаа. Одоо та бодоод үзтээ жишээ нь Joel Tommy хоёр явцсан. За тэр хоёр тэгээ Abby Mabby-г аваад ингээ явна те. Тэнгүүтээ Dina-хийн хоёр, Ellie хоёр ингээ цаашаа явцсан байж байгаа. Jacob тийш явчихна. Тэгээд явчихсан бол жишээ нь яг Jackson руу халдлах ч юм уу ингээд амирын болоход бид нар хин дээр суйрлах уу те. Яг тэнцээ ингээд амирын болж байгаа хүний ам эрсдэх боломж. За эрсдэх нь ойлгомжтой. Ийм юм болж байхад бид нар яг сэтгэл хөдлөлийн хувьд, сэтгэл зүйн хувьд хинтээ ямар төртэй холбоотой билээ те. Тим юм айгу баг болох байсан. Тэгэхээр яг Tommy-хийн хоёр ганц Maria байхад бас магадгүй хангалтгүй байх байсан байж болно шүү дээ. Тэгээд тэр хоёрыг оруулж байгаа. Тэгээд зөвхөн хангалтгүй гэдгээс гадна Tommy Maria хоёр тэнцээ байгаагаар юу ч юм нэхэр мэдээж бидээ хайртай хүмүүс тэнцээ болж байгаа. Хүүхэд нь бас байгаа тийм ээ. Тэгээд зөвхөн тэр хоёроор хязгаарлагдахгүй мэдээж тэнцээ бүгд ингээд Jackson амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ сэтгэл хөдлөж зүйл байгаа. Хайртай хүмүүс одоо юу гэдэг ойртны хүмүүсээ алдахгүй тулд одоо юу гэдэг ингээд маш их тийм зүйлүүд байж байгаа. Айдас мэдстэй. Тэгэхэд тэнцээ Tommy Maria хоёр яагаад энэ community-гийн лидер юм бэ гэдгийг бас давхар харуулж байгаа байхгүй. Тэ бүх юмыг мэддэг байгаалбгүй ч гэсэн ямар нөхцөлд яаж хүмүүсийг удирдах чадж гин, ямар нөхцөлд ямар шийдвэр үйлдэл гаргаж чадж гин гэдгээр амар үнэхээр мундаг хүмүүсийг энэ харж байгаа. Тэнцээ ингээд бибидээ хайртай хүмүүс байж байгаа. Хүүхэд нь тэнцээ мэдээж яг хүүхдийн нэг нь ингээд аваад евро бодвол ороод яасан баг л та хамгаасан баг л та. Гэхдээ зүгээр тэнцээ ингээд ийм амар хүн юм болж байгаа тэнцээ тэр хоёр үйл явдал эргэн тойрон байгаа бүх юмыг прагматик логик талаас нь харж шийдвэрүүдээ гаргаж үйлдэл хийгээд явж байгаа. Тэгээд тэрийг ганц зөрчиж байгаа нь яг хин Bloater тань том бак нөхөр орж ирээд жинхэнэ танк нөхөр нь орж ирээд юу яаж хахад Мария борж байгаа шүү дээ. Тэгээ Марияг хараад нөгөөтг нь Мария руу явах гад яг шийдсэн байж хахад Tommy өмнөөс нь татж байгаа байхгүй өөр л үгүй те. Тэр бол яг ингээд юм сэтгэл хөдлөө дагсан шийдвэр нь байгаа байхгүй. Тэгээд тэнчэнээсээ дагаалаад Bloater нэрээд өстэй алдгийн даван дээр байсан. Яа тэр хэсэг өстэй амар байсан. Та тэрнтэй санал нийлэх байх гэж бодож байна. Бүр ингээл Tommy өгт юм байж л гэж болсон. Тэр хэсгийг ямар ч сайн хийсэн. Ер нь энэ анги тэр чигээрэл амар байсан л та зүгээр. За штэ ингээл Gabriel Luna минь Tommy минь явчихт юм байж л гэж бодсон. Тэгээд мэдээж яг тоглоомыг би ерөөсөө дөнгөж ихний 3-4 цагийг тоглолцсон байгаа. Яг Joel алуулаад за ер нь яг нэмж юм яриад яг ерөөсөө тэрнээс нэг холдоогүй л би бол оргицсан байгаа тоглоомыг. Тэгэхээр баг энэ эпизод бол дуусантаа баг ялгаагүй гэсэн байхгүй яг том үйл явдлын хувьд бол. Тэгээд Tommy бол мэдээж тоглоом дээр үхээгүй. Яг энэ мөч хүртэл ямар ч байсан. Тэгэнгүүт миний мэдхээр би цаашаа тоглоом мэдэхгүй байна. Тэгэнгүүт энэ дээр би нөгөө бодож байгаа шүү дээ. Joel өвөх нь ойлгомжтой бодож байгаа те. Тэгэнгүүт Tommy Joel хоёрыг ингээл алдчихж байгаа багтаа л гэж бодож байсан. Тэгээд энэ хэсгийг үнэхээр амар гоё хийсэн байсан. Тэгээ энэ дэр тоглоомын тоглож исэн хүмүүс төртөл сюрприз болж болохоор хийж байгаа байхгүй. Тэгээ Craig Mazin, Neil Druckmann хоёр season 1-ийн подкастн дээр бас ярьж исэн.
яг тоглоом тоглолцсон хүмүүс ч цувралыг одоо үзэхэд тоглоом бүр юу ч мэдгүй хүмүүс хүртэл цувралыг үзэхэд сюрприз зөндөө байна те. Тэгж зориулж хийж байгаа. Гэтэ албаар твист гаргахын тулд бол мэдээж биш те. Гол болох ёстой зүйлүүд нь болон гол хөндөж байгаас үүдээ гол emotional story түүх нь өрнөлгүй яг уу. Гэхдээ яг тогсон хүмүүс төрөл сюрприз болно гэх. Тэдний нэг нь энэ байгаа байхгүй те. Дината Жоул явж байгаа, Томи үлдэж байгаа, Эли тийшээгээ Джекобтой явж байгаа гэд. Энэ бол яг тэрийг бас гоё харуулж байгаа. Одоо жишээ нь Эли Джекоб хоёр хүртэл явхад уур амьсгал нь илүү фан комедик бас ойлголт бас тийм ойлгож байгаа мэдрэмж бас өгж байгаа шүү дээ анги дээр. Тэр бас айгуу гол зүйлүүдийн нэг байсан. За тэгээд Томи яг энэ бүтэн энэ одоо асуулттай энэ бол амар эпизод байсан. Энэ хэсэг Жаксонтай хэсэг. Тэг ямар амар мундаг бэлтгэлтэй юм бэ те. 5 жилийн хугацаанд 5 жишээ чинь бас Жаксны комьюнитичүүд хэдэн жилч болсон те тэрнээс өмнө байсан. Маш олон жил маш нарийн бэлтгэлтэй байсны үр дүнд одоо юу гэдэг ялж байгаа гэх юм уу ялж л байгаа юм л да. Тэгэхдээ хідэн хүний аймаг явсан бэлээ те. Тэр нөгөө нэг яг тэр нөгөө юун дээр хашаан дээр ингээл бууж байгаа шиг тэр бүр ингээ гიშгэж байгаа газар баг хөл тавих зайгүй сумны хонгонууд унтсан байж байгаа жишээ нэ тий. Тэр бол энэ ертөнцид нэг сум гэдэг ямар амар үнцэнтэй те. Видео тоглоом хүмүүс бүр мэдэн те. Нэг сум гэдэг ямар үнцэнтэй лээ. Тэгэхэд эдгээр бүр ингэн барин үдж яхад арэ гэж барсан гэхээр одоо жишээ нь Jackson-ы community-г дараас нь нэгдүгээр хэдэн хүний аим одоо алдсан баг уу те. Тэгээд энэ одоо нөхцөлөөс яаж сэрэх үү, яаж цэвэрлэгээх үү, яаж буцаад хамгаалтаа босох уу. Тэгээд дараа нь өөрөн болгоод яаж хамгаалах уу те. Энэ их сум гар одоо тэр хамгаалтад хэрэгсэн зүйлүүдийг яаж нөхөх үү гэдэг бас нэг амар том юм. За мэдээж Мария хин хоёр амьд үлдэж байгаа гэсэн Томер амьд үлдэж байгаа гэсэн ямар амар гарцтай те тийм ч одоо community-ийн хувьд энэ хоёр чинь лидер нь те. Тэрийг бас мундаг харуулсан гэж бодож байна. За Джейкоб тэр хоёрыг бол бас нэг тийм ийм амар хүнд үйл явдлуудтай, том акшнтай, том эрсдлээ үйл явдлууд дээр арай жоохон хөнгөн зүйл нэмж өгсөн бас тэр хоёрын хамт юу байгаа. Явсан нь байгаа. Тэгээд хин Young Mizuno бол энэ юун дээр шоун дээр бол бүр кастинг үнэхээр гоё таарж байгаа. Дина хин энэ гурав бол Дина Эли энэ гурван chemistry бол яг хоорондоо ингээд хоёр chemistry-нууд амар гоё байгаа. Гиснээс Дина. За Динагийн кастинг үнэхээр гоё таарч. Isabella Merced жижигчин бас сүүлийн хэдэн жилд аягүй олон бүтээлүүдэд тоглоол яваад байгаа. Сая сүүлд жишээ нь Элин Romulus дээр үнэхээр гоё байсан. За тэгээ өөр зөндөө бүтээлүүд байгаа. Тэгээд одоо удахгүй 7 сарын 11-нд гарах гэж байгаа Superman дээр Hawkgirl-ийн дүр жишээ нь тоглож байгаа. Isabella Merced keeps winning. Awesome. Тэгээ энэ дээр бол яг энэ ертөнцийн чинь бас ингээд амар муухай дарк ертөнц зурж байлэр хүндтэй ийм байхад айгүй юм гэрэл гэгээ босон дүр байгаа хгүй дээ ингээл амар иш хүчтэй амар юм эрэгтэй ингээд нэг юм ерөөсөө сцен болгон яг хин ярьжсэн Craig Mason Neil Druckmann хоёр өөрөө ярьж байгаа юм л та ингээд сцен болгон дээр фреймэнд хин Дина ороод ирэнгүүт ингээд гэрэлцэж байгаа юм шиг те ингээ нар гарч иж байгаа юм шиг юм болдог гэдэг. Тэгээ тэр бол яг үнэ яг Динатай шин болгон яг мэдээж энэ эпизодын төгсгөл дээр Динатай хэцүү хэсэг байгаа ч гэсэн тэрийг тооцох юм бол Динатай хэсэг болгон яг тийм байсан. Тэгээд Динаг Жуултай явуулсны бас айгуу том ач холбогдол юм байгаа юм л да. Тэр юу вэ гэхээр Дина Жуул хоёр ингээд хамт явж хагаад яалтчгүй буцаар болж байгаа тий. Тэгээ буцаар болоод буцах гэж хагаад болдог штэ тий. Нөгөө хэнийг аварчаад Абиг аварчаад буцахгүйгээр дэше явж байгаа. Тэрний гол шалтгаан үгээр Дина бүр тэнцээ яг хөлдөж өгөх гээдсэн. Тэгээ буцаад Jackson руу явах юм бол нэгдүгээр Jackson тэнцээ халдлага төртөн их зөв үгүй юу. Гэтэ амарын болж байгаа. Тэрийг дээрээс харж байгаа. Тэгээ тийшээ явахад хитрхээ ингээд хүүтэн шуургатай байгаа. Тэгээ Дина аль хэдийн тэнцээ баг ингээд осгоод өгөх гэж байгаа ийм нөхцөлтэй байгаа учраас Аби хин гэдгийг ч мэдгүй штэ зүгээр нэг рандом тэнцээ уулан дунд нэг охин аварж байгаа байхгүй. Тэгээд нөхөрд итгээд экстрим нөхцөл байсан учраас шийдвэр гаргаад тийш явж байгаа. Тэгэхээр тэр нь бас айгу юу болж байгаа. Зохиол талаасаа илүү ач холбогдолтой болчихж байгаа юм л та. Хэрвээ Tommy Joel хоёр явж исэн бол тэр хоёр юу зүгээр яг одоо бодоод үзтээ. Tommy Joel хоёр явж исэн бол Jackson л амар юм болж байгааг хараад те. Тэгм бол хойлоо шууд тавих байхгүй. Юу тэр Abby-гийн найз мэд хамаа намаагүй тэр нөхрийг аваад шууд Jackson руу тавьчихсан газар те. Тэгм бол нөхцөл шал өөр болох байсан байна. Тэгэхээр энэ дэр бол яг Joel хин хоёр явж байгаа нь бол Dina хоёр явж байгаа нь бас айгүй юутай ач холбогдолтой. Тэгээ зохиолынхаа яг үндсэн гол болох ёстой том одоо зохиол plot point-тэй тэр зэг рүүгээ хүрэхэд илүү том нөлөөтэй point болсон гэж бол бодож байна. За тэгээд
төгсгөл энэ хэсгийг яаж хийсэн бэ гэдэг нэг юм байна л да тий. Энэ хэсэг дээр бол угаасаа Аби яг ингээд Жуулыг угаасаа олон жил үзэн ядцсан нэг юм байгаа те. Гэхдээ тэрийг яаж гарах вэ гэдэг юм байгаа хгүй те. Одоо видео тоглоом дээр бид нар шууд Абигаар ингэж явал утга учир нь сайн мэдгүй тоглоомны төгсгөлд гардыг юм байл шүү дээ. Энэ бол одоо спойлер биш болсон. Зүйл байгаа. Бүр төгсгөлд нь Firefly байсан. Аунтын далуусан гэдгийг мэддэг юм байна л да тоглоомн дээр тийм ээ. Тэнгөт эн чинь бол шууд ингээд оролцож байгаа. Тэгээ тэрний гол шалтгаан юу юм бэ гэхээр бид нар дэлгэцэн бүтээл дээр яг Аби мэдээж эсрэг дүр харагдаж байна уу yes те. Гэхдээ бид нар Жуулын өнцгөөс, Элигийн өнцгөөс энэ цувралыг үзэж байгаа учраас хэн болвол Аби бол эсрэг дүр болчихж байгаа юм л да. Гэхдээ Абигийн өнцгөөс түрүү хэлсэн шүү дээ. Энэ ангийг эхлүүлэхдээ ямар өнцгөөс юуны талаар гаргаж эхлүүлж байна Абигийн өнцгөөс те. Абигийн зүүдийг. Тэгэнгүүтээ одоо эн чинь Абигийн юу туусныг харуулад эренгүүт бид нар амар mixed мэдрэмж авах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь зөв mixed мэдрэмж авна. Mixed гэдэг нь одоо ингээд яг айгүй юм тухгүй мэдрэмж авч байгаа байхгүй. Тэгээд Жуул дээрээс нь тэнцээ одоо гим зэмгүй дээрээс нь одоо юу гэдгийг ингээд зөв зүйлийн төлөө явж исэн хүмүүсийг алсан нь үнэм те. 10 хэдэн цэрэг 18 цэрэг алсан байгаа. Хүн төрөлхтнийг магадгүй аварж болох байсан эмч хүн төрөлхтнийг магадгүй аварж болох байсан мөчөд тэнцээ маш амиа бодсон үйлдэл гаргаж тэнцээ тэр хүмүүсийг алаад бүр ямар ч хүний ам те ингээд бүр нийгэм хүн төрөлхтөө юу гэдгийг тийм зүйлийг бодгоо цэвэр өөрийгөө бодож явсан байхгүй. Ягаад би өөрийгөө гэж хэлчихээ Элигийн амигч аварж байгаа гэхээс илүү цэвэр өөрийгөө. Ягаад гэвэл Эли тэрийг хүсээгүй. Тэгээ Элигийн хүсэжсэн зүйл өөрөө Fireflies одоо юу яаж болох байсан те. Хэрвээ өөрийнх нь одоо иммун байгаа нь хүн төрөлхтөнд туслахаар бол тэр нь мань хүнээлттэй байсан. Яг гоо мэдээж амьд үүдэх үгүй гэдэг асуудал бол яригдсан. Гэхдээ л Элиг бодоод үзэх юм бол мань хүн тэрэн дээр ямар ч эргэлзээгүйгээр тэгэл гэхээр ийм байгаа байхгүй юу? Тэгэхэд тэнцээ Жуул бол цэвэр амиага зүйл гарч байгаа. Тэгээд энэ тоглоом дээр дээрээс нь ертөнцид энэ зохиол дээр Neil Druckmann тоглоомны найруулагч зохиолч Craig Mazin энэ телевизийн бүтээлийн хамтран зохиолч найруулагч энэ хоёрын үнэхээр мундаг суурийн тавьсан энэ ертөнцид дүрмийн тогтоосон зүйл юу вэ гэвэл үйлдэл болгон үг болгон юутай одоо consequence үр нөлөөтэй хариуцлагатай тийм ээ эргэж ирэн шүү гэдгийг энэ ч харуулж байгаа нь зөвхөн тэнцээ ингээл заавал тэр эмчийг алсан учраас тэгээ одоо Аби ирэх тэр биш бүр бүх үйлдэл байгаа байхгүй тийм бүх үйлдэл бүх үг одоо Жуулыг харахад тэнцээ Элид худлаа ярьж байгаа үйлдэл за тэрний өмнөх хүмүүс алж байгаа за Элид тэнцээ зүгээр те ингээд яагаад ч яг үннээ хэлэхэд ийм болсон гэдэг хэлээд худлаа ярьж байгаа. Тэр үйлдэл нь хүртэл өөрт нь ингээд 5 жилд сэтгэл зүйд нь ч юм уу байгаа нөхцөл байдалд нь яаж нөлөөлж байгаа. Тэрнтэй эргэж ирж гай болж байгаа байхгүй. Мань хүн бол өвхөн хөвтлээ тэрийг ингээд цэжиндээ аваад нуугаад үхэл гэж бодож исэн юм шиг байгаа. Гэхдээ тэр яг бодтой байсан уугүй юу те болох байсан уугүй юу гэдэг нэг юм гарч ирнэ. За тэгэнгүүт одоо за Абигийн хувьд ингээд яг өшөө авалт гэдэг зүйл юм бас хүн төрөлхтний түүхэнд одоо зохиол гэдэг зүйл байснаас хүн төрөлхтөн нийгэмжснээс хойш байсан зүйл өшөө авалт те. Өшөө авалт гэдэг зүйл нэг хүнээс өшөө авахад нөгөөт нь буцаад цикл болж яадаг те. Ингээд өшөө авалт гэдэг бол хизэж дуусахгүй юм байлаар хортой цикл байгаа байхгүй юу? Тэрийг энэ бас харуулж ийн гэж бодож байна. За тэгээд дээрэс нь хин хоёрын хооронд бол Жуул Эли хоёрын хооронд бас нэг юм муухай юм үлдчихэж байгаа. Юу гэхээр за нэгдүгürt сая ингээд 5 жилийн хугацаанд заад ингээд сүүлийн хэдэн сард ч юм уу магадгүй те ямар ч байсан одоогийн нөхцөл байдал нь Жуулыг өгөхөөс өмнө нэрийн харилцаа маш гүйтэн хөндөй ийм таархан байсан те. Джейкобтэй бүр ингээд ярьж байгаа дэлбэрч байгаа та нар бидэрт ингээд бити ингээд яагаад оролцоод санаа зовоод те би ингээд би хизээд Жуул Элигээрээ байна Жуул хизээд Жуулаараа байна те битээр гээд арай аав өхөн гэж аман нэр нь гарч ирэхгүй байгаа ч гэсэн тэрийг мэдж байгаа ийм харилцаатай үүрд байна битээрийн асуудал бол амар complicated shit те. Гэхдээ ингээд бити ингээд чигээд бүр ингээд дотроо ингээд амар нэг юм дэлбэрсэн байгаад. Тэгтээ тэргээ барьж байгаа те. Бас ингээд мань хүн чинь нэг дэлбэрдэг юм юу та. Уур хэлнгээ асуудалтай ээлээ те. Тэргээ барьж байгаа. Тэнгүүт ингээд хоорондын харилцаанд нь байсан асуудлууд тэрийг шийдэж чадаагүй байтал нүдэн дээр нь Жуул хүчиж байгаа. За алуулж байгаа юм те мэдээ хэрцгийгээр алуулж байгаа. За тэр мэдээж нэг травма. Тэрнтэй дийл хийх нэг травма. За тэр үхэлтэн дийл хийх гэж ядж байтал тэр ингээд ойртон байж таагүй хөндөй байхад нүгцэн. За тэрэндээ амар харамсах юм шиг юм ба. За тэнгүүт би бол тоглоомын мэдгүй дуусгаагүй. Гэхдээ цаашаага зүгээр зохиол гэдэг талаас нь аваад үзэх юм бол мэдээж хизээ нэгэн цагт яг тэр Salt Lake-д Fireflies-ийн одоо эмнэлэгттэй босон зүйлийн
тодорхой хэмжээний үннийг Эли олж мэдгэл байх тийм үү. Тэгж зүгээр таамаглаж байна. Хэрвээ мэддэг бол бити яг тоглоно тэгдэм гэж бити бичээрэй. Хэдүүлээ зөвхөн цувралынхаа контекстээр явъя. Гэхдээ зүгээр тэгж таамаглаж байна. Тэнгүүт тэр Элид ямар замаа санагдах вэ? Тэнгүүт жуултай тэрнтэй нүүр тулах боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Жуул өгчөж байгаа. Тэ. Тэнгүүт Эли тэнд бүр жуулыг бүр илүү үзэн ядах ч юм уу? Бүр ингээд одоо тэр ингээд жуулд ямар их хайртай амьдрал дээр ганц хайрлж исэн хүн нь жуул тийм ээ. Өөрийг нь ганц хайрлж байсан хоёрхан хүний нэг нь жуулаа нөгөөд нь мэдээж ээж нь. Тэгэнгүүт тэр хүн нь ийм одоо зүйл дээр нь худлаа ярьсан болж таарна. Бүтэн хүн төрөлхтнийг аврах боломжтой магадгүй боломж байсан зүйлийг зогсоосон болж таарна. Хэдэн хүний амьд тэрний төлөө хүрсэн болж таарна. Тэгчээд өөрийг нь аврах гэж гэдэг нэрээр маш амиа бодсон зүйлийг хэдэн хүний амьны төлөө амиар тэгж хийсэн гэдэг шийдвэрийг мэдхээр Элид ямар санагдах уу гэдэг бас нэг амар юм гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ анги дээр юм биш энэ цуврал дээр үлдсэн season 2 үлдсэн 5 анги дээр emotional сэтгэл зүйн трама үргэлжлэх траманууд маш их байна. Энэ эпизодын дараа HBO бидний сэтгэл зүйчийн төлбөрийг төлөх хэрэгтэй гэд хүмүүс гомдлоод байгаа шүү дээ. Тэгээд бас нэг дурдмаар зүйл байсан юу гэхээр Аби хэнийг жуулыг алж байгаа хэсэг тоглоомн дээрээс илүү хүнд байсан санагдсан. Тоглоом дээр яг мэдээж зодорч нүж жагаад яг Элигийн нүдэн дээр яг тэр нөгөө гольфын цохортой энэ зүгээр юм орхигдсон байсан байгаа туслан юм байсан баг шүү дээ. Тэр байшин зүгээр ингээд юм байсан одоо 20 30 хэдэн жилч факин болсон гольфын цохороо зөхөд алдаг те. Тэгэхээр энэ дэр бол яг тэр нөгөө нэг бид нар Абигийн тэр нөгөө юм амар би танк шиг тэргийг мэдрэхгүй мөртлөө тэр rage уур хилэн тэгээд тэр ferocity гэдэг нэг юм байгаа даа шүү дээ. Тэрийг мэдрүүлж чадж байгаа. Тэрний юу гэхээр мань хүн ингээд юуг жуулыг бүр ингээд тэр гольфын цохор бүр ингээд нүдлээр угаад хуурсан байхгүй. Гольфын цохор хугарна гэдэгтэй ингээд та амьдралдаа гольфын цохор барьж үзсэн үгүй. Би гольф тоглож үзээгүй. Гэхдээ гольфын цохор барьж үзсэн. Тэрийг хугартал хүн зодно гэдэг ямар байгаа вэ? Тэгээд тэрийг бүр ингээд хугартал зодсон байж байгаа хамгийн сүүлд нь хугарсан одоо ишээр нь гэх юм уу бариулаар нь те ингээд зоож одоо хөнөөж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бүр ингээд байж болох хамгийн ингээд хэртгийгээр харуулж болвол чадсан. Энэ нь өөрөө Абигийн тэр уур хилэн гэдэг зүйл ямар контролоо алдсан. Гэхдээ контролд нь гэдэг өөрөө ямар хэцүү те ямар их хагцал гашуудал байгаа билээ мэдэрч байгаа билээ. Нөгөө талаас өөрөө зүгээр дан алга гэдэг утгаараа ямар амар байлаар харгисвэ. Тэгэнгүүт тэрийг Эли нүдэрэ харж мэдэрнэ гэдэг өөрөө юу вэ гэдэг. За ингээд энэ талаас нь бол бүгдээр ингээд үнэхээр мундаг хийсэн санагдсан хийц одоо юу жүжиглэлттэй сетап буюу одоо эн чинь ингээд найруулга талаас нь production талаас нь ингээд яг хаанаас нь юу н орж ирээд яаж харуулад яаж ийх үү гэдгийг үнэхээр мундаг хийсэн санагдсан. Яг би Jackson дээр болж байгаа үйл явдал дээр нэг нарийн ярьсангүй яг үзэхэд үнэхээр том амар гоё гол зүйл нь Мария хин хоёр Томи хоёр ямар мундаг лидерөө тэр хоёрын харилцаа тэгээд энэ ч зүгээр ямар мундаг бэлтгэлтэй байсан бэ гэдгийг харуулсан гол нь байсан. Гэхдээ тэр хэсэг мэдээж энэ эпизод айгу том хэсэг ч гэсэн яг нарийн детальтай ярих зүйл жоохон бага болсон болоо гэж бодож байна яг ярихад. Гэхдээ мундаг хийсэн байсан. Гиснээс нэрээ тэр нөгөө пайлниктэй дөрөв нөхөр зогсдог шүү дээ. Яг нөгөө хашаагийн цөмлөө ороод ирэхэд нэг нь их юм байдаг. Томи байдаг. Тэгээд тэгж яхад хоёр нь зутай авдаг шүү дээ. Тэгээд тэр бол амар реалистик юм байгаа байхгүй. Тэгээд ийм амар гिचнээ амарсан бэлдсэн ч гэсэн 5 жил дор хаяж 5 жил амгалан тайван байсан байгаа хгүй. Тэгээд энэ нөхцөл season 1-ийн эхлэлийг биш season 2 одоо энэ өмнөх ангийн эхлэлийг ингээ харахад Jackson-ы ард түмэн нөхдүүд бол одоо ангуучд болцсон байгаа хгүй. Hunters болцсон байгаа хгүй. Тэгээд нөхдүүд бол ингээд click-руудыг, run-руудыг нөхдүүдийг hunt хийдэг тий. Эргэн тойрон тэр нөхцлөө бүр ингээд тэр ойр орчноо болоод бүтэн хяндаг ийм нөхдүүд яг одоо ямар сандал Динахин хоёр, Эли хоёр тэнцэн тэгээ runner нөхдүүдийг алын малыг утгалыг жоок хийгээ байж байгаа хөдөө тийм хэмжээнд одоо хүртлээ тухтай болцсон байхгүй. Тэгээд яг маш сайн бэлдсэн байна. Гэтэ тийм хэмжээнд хүртэл бэлдээд тийм хэмжээнд хүртэл тухтай болсон ч гэсэн яг ингээд shit hits the fan гэж өгөөдөг шүү дээ. Яг цагаа тулаад ирэх юм бол хүмүүс айхан одоо буруу асуулж байх зүйл болж байгаа байхгүй. Тэрийг харуулж байгаа гэж бодож байна. Тэгээд өмнөх эпизодын яг ревю дээр дурдаагүй бас нэг чухал зүйл гэх юм бол эдгээр хөгжөөд байна тий. Энэ өмнө нь ингээд зүгээр ингээд mindless зомбинууд байхад бол одоо ингээд хүн төрөлхтөнд нийлээд нийгэм бүрдүүлээд ингээд бэлтгэлтэй явж байгаа бол бас болоод байна шүү дээ тий. Зохицуулж болоод байна. Шинэ жилийн парти хийгээд ингээд те ресторан ажиллуулаад бүгд үүрэгтэй ингээд communist society үсгээд socialist society үсгээд ингээд явж болоод байна. Тэнгүүд яг юу ячингууд
Тэд нар нь хөгжөөд ирэхээр яах вэ гэдэг юм амар юм гарч ирж байгаа байхгүй тий. Өмнөх анги дээр тэр раннерууд нь юу яаж байгаа. Тэр чи юу гэж хэллээд байлаа. Тэр нөхдүүд ухаантай болчих жоохгүй. Тэ ингээд чимээгүй болж молоо. Чимээгүй явж моо цутааж мутаага бейт хийж одоо тий өрх тавьж маваад те иймэрхүү болоод ирж байгаа. За тэр бол ямар тэгээд ирэх юм бол ямар амар аюултай вэ гэдгийг бас харуулж байгаа. Тэгээд дээрэс нь тэрний потенциал гэхдээ одоо Томи Мария тэргүүтэй лидерүүд нь мэдж байгаа. Тэгэнгүүтээ сая энэ эпизод дээр болохоор яг өмнөх эпизод дээр гэхдээ дурдсан санагдаж байна. Энэ эпизод дээр нөхдүүд ингээд одоо Dormant гэдэг чинь UK ингээд идэхгүй нөхдүүд ингээ хөлдөгөр зүгээр ингээ хөлдөө байж байгаа. Доор нь ингээ зарим нь үлдэж ихэнх нь үлдэж өмөлтсөн. Тэгээд ингээ инсулет хийгээд боё дулаанаа хадгалаад те дээр нь ингээ гарууд нь хөлдөө доор нь заримыгаа хөлдөөж байгаа байхгүй өөрөөр хэлбэл те доор нь нөхдүүд илүү дулаага яг ингээ гарч их цагаа хүлээгээд ч юм уу те. Ингээд одоо мангар яриагаар бол одоо магчлах стратегтэй болчих жоохгүй нөхдүүд тактиктэй те. Ийм болоод ирэх юм бол энэ ч одоо яах юм бэ гэдэг юм гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол одоо тэр өмнөх эпизод дээр гардаг тэр нуугдаж муугддаг нөхөр те. Тэр нөхөр тэгээд тим одоо болчихсон раннерууд тэр ч яг өөр нь хэлэхтэйс юм мартчихад байна. Тэр тэгээ саяны шиг бөөнөр ингэж нууж байгаа. Энэ бол одоо дараагийн ангиудад дараа нь энэ зохиолын одоо ирээдүйд бол нөлөөлнө буцаж гарч ирэх нь ойлгомжтой. Зүгээр нэг ганц анги дээр ийм деталь гаргаад орхихгүй нь ойлгомжтой. Гэхдээ хизээ нь яаж гарч ирэх вэ? Тэрийг яаж хийх вэ гэдэг бол бас амар. За тэгээд дараагийн ангийн превьюг манай хэд бас үдсэн бах гэж бол найдаж чинь дараагийн ангийн превью дээр бол яг Эли яг бүр ингээд ухаан алдсан те эмлэгт ингээд эмчлүүлж ивж байгаа босч ирээд орилоо бүр ингээд амар хэцүү болж байгаа. Тэгээ энэний дараах үйл явдалтай одоо биш босон үйл явдалтай нүүр тулах процессыг шаардлага гарч байгаа. Тэгээ тийч хиний Жоли нөгөө цаг маг гарч байгаа. Тэгээ Томи ч гэсэн ямар хэцүү байх вэ Томид те энэ бүхэнтэй бол дийл бол хийх юм гарнаа. За тэгээд Аби болон Абигийн нөхдүүд яваад ирж байгаа. Тэр юу болох вэ те? Эли одоо ямар шийдвэр гаргах вэ? Юу хийх бол Жаксны одоо community юу болох вэ? Жаксон яах вэ гэдэг те? Цаашаад яах вэ? Хідэн хүн асуурсан бол одоо тэрийг яаж сэргээж босгох вэ гэдэг иймэрхүү зүйлүүд бол хөндөгдөж гарч ирнэ. Тэгэнгүүт дараагийн ангиуд дээр бол маш олон сонирхолтой зүйлүүд бол гарах бах. Нийтдээ 7 анги гарan 5-7 хоног үлдсэн байна. Нэг өдөр болгон 7:30-аас Red Rock Castle дээр цуглаж үзэж байгаа шүү. Ирж үзээрэй. Хүүхдийн паркийн цайзны нэг давхтай байдаг ресторан. Тэгээд ямар нэг такс төлбөр байхгүй. Одоо 3 дахь ангиас эхлээд манай хамт олноос нэмээд гоё уралдаан тэмцээний шагналууд нэмээд эхлэн сая эхний 2 анги дээр бол үйл ажиллагаан дээр Red Rock Castle хамт олноос маш гоё шагналууд бол өгсөн. Тэгээ явж байгаа. Тэгээд одоо бас дээрээс нь сая 2 дугаар ангиас эхлээд Last of Us одоо фэнүүдэд зориулсан тусгай коктейл бас одоо Red Rock Castle-ийн хамт олноос бол гаргасан байгаа. Манай хэд бас сонирхож авч ууж үзээрэй мөхтэй юм сонирхолтой коктейл байгаа. Яг уур амьсгал тимийн хувьд бол айгуугаа мэдрэмжтэй хийсэн коктейл байгаа. Тэгээд манай сонирхоод үзээрэй. Ямар нэг такс төлбөргүй үзэж байгаа шүү. Үзэрийнхээ өмнө гоё шагналтай уралдаан тэмцээн явуулчаад ангиа үзээ. Тэгээ араас нь гоё хилцүүлэг явж байгаа. Дараагийнхаа ангийн превьюг үзэж байгаа гэдээ маш гоё experience болж байгаа шүү. Үзээрэй. Тэгээд эпизодуудын ревювээ энэ маягаар ингээд явъя. Яг сценүүд дээр нь гол дурдах зүйл, онцлог зүйл байх юм бол яг тэрийг нь юун дээр ингээд харуулад яриад явъя гэж бодож байна. Тэгээд дутуу зүйл яриаггүй гэж найдаж чинь дутуу зарим нэг зүйлүүдийг орхигдуулсан, деталуудыг орхигдуулсан бол манай сэтгэлдээ хуваалцаарай. Видео тоглоомтой холбоотой бас зарим нэг деталь юмнууд гэх юм бол одоо чинь тэр гитарыг бол юунд хин тоглоомн дээр ингээд хин дуулж агаад тэгээ бэлгэлдэг тийм Жоо л энэ дээр бол яг арай өөрөөр байсан гэдэг ч юм уу. Тийм жижиг сажиг деталь юмнууд бол байгаа. Гэхдээ заавал тэр болгон гэхээсээ илүү гол поинтууд нь гол цохиолын өрнөлийн одоо цэгүүдийг илүү онцолж яриул. Зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгээд манай санал сэтгэлдүүдээ гоё хуваалцаараа нэгд өдөр болгон ирж хамт үзээрэй. Мэдээлэл авахыг хүсвэл миний сошиал сувгуудаар холбогдож байна. Rusty Talks Facebook хуудас болон Instagram-аар холбогдож болно шүү. Тэгээд одоо энэ 3 дахь ангийн үзүүрээс эхлээд юутай холбоотой Last of Us-тай холбоотой гоё merchandise-уудыг бас шагнал болгож өгөхөөр бэлдсэн байгаа шүү. Тэгээ манай идэвхтэй ирж үзээрэй. Тийм. Тэгээд The Last of Us цувралынхаа ангиудтай хамт бай. За эх 7 хоногоос ер нь стрим маань буцаад явах бах. За энэ 7 хоногийн хуваар бол арай жоохон сүүлийн 2 7 хоног ер нь жоохон замбрааг байсан учраас ажил ихтэй байсан учраас стрим явуулчихсангүй. Тэгээд дараа 7 хоногийн стримээс мэдээж Last of Us Part 2-ийнхоо одоо геймплейг үргэлжлүүлнэ. За бас FL 25 дээр Norwich-ийнхаа тоглолтуудыг бас үргэлжлүүлнэ. Тэгээ манай хэд бас стрим дээр хамт байгаараа subscribe дараарай, найз нөхдүүдтэй хуваалцаарай. Таалагдсан хэсгээ клип болгож шеэрлж бас болно. Тийм. Тэгээд дараагийн эпизодоор уулзлаа. Баяртай.
Оо, за байж гараа. Шууд ярьжсэн. Яг нэг юм дутуу санаад байгаадсэн чинь дараагийн ангийн найруулагчийг хальт дуудчихъя гэ. Дараагийн анги алт дурдчих. Дараагийн анги бол юу байгаа? Питер Хоор гэд найруулагч байгаа. За Питер Хоор найруулагчийн хувьд бол юу? Англи уран бүтээлч, британи уран бүтээлч байгаа. Тэгээ мань хүний гол юм юу вэ гэхээр season 1-ийн Long Time гэж ангийг найруулсан уран бүтээлч шүү. Мань хүн дахиад season 2-ийн 3 дахь ангийг найруулахаар ирж байна. Тэгээд 3 дахь анги, season 1-ийн 3 дахь анги ямар мундаг, ямар сэтгэл үтгсэн, ямар харамсалтай, ямар хайр хүрмээр, ямар үзэсгэлэнтэй, ямар гоё анги байсныг манай хэд маш сайн мэдж байгаа. За тэр ангийн найруулагч Питер Хоор бол одоо 3 дугаар анги дээр иргэн ирж бол найруулахаар болсон байгаа шүү. Тэгэхээр ирж хамт үзцгээгээрэй. Дараагийн ангиар уулзлаа. Баяр та.